Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 150 сая гаруй мод тариад байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбумод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтийн мод тарих өдрүүдийг хавар намар тарихаар тогтсоо. Энэ удаад цагаан даваа орчимд иргэд төрийн байгууллагууд ахмадын төлөөллийн гишүүд мод тарих үүсэд нэгтлээ. Эх орон байгаль дэлхийг хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдлж хүмүүр байгалаа нөхөн сэргээх хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх ойн сан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлж байна. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод бут цөөг цэцэг тарих цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриаллаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд бол энэ жилийн байдлаар 127.9 сая модыг тарьж ургуулсан байгаа өнгөрсөн хугацаанд. За энэ жилийн үед бол улсын хэмжээнд 50 сая модыг тарьж ургуулах зорилт тавиад ажиллаж байна. За тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилтуудын нэг чухал нэг хэсэг болох хүний амьдрах орчныг таатай орчныг бүрдүүлэх ногоон байгууламжийг бий болгох гэсэн бүрэлдэхүүн хэсэг байгаа. За энэ зорилтын хүрээнд өнөөдрийн цагаан давааны энэ төвлөрсөн хогийн зэг дээр бид цуглаад байна. Энэ нийт 17 га талбайд 325 мянган ширхэг хайлаас модыг тарьж ургуулах ажил хийж байгаа. За энэ бол технологийн дагуу хийгдсэн энэ хогийг булшиж дарсан байгаа. За үүн дээр нь бид мод тарьж орчны бохирдол агаарын болоо тийм хөрсний бохирдлыг бууруулах энэ чухал ажлыг эхлэл болж байна. Мод нь олон жилийн туршид байгаль орчиндөө хүчил төрөгч үйлдвэрлэх, агаарын чанарыг сайжруулах, цаг үеийн өөрчлөлтийг багасгах, усыг хамгаалах, хөрсийг хамгаалах, зэрлэг амьтдыг дэмжих замаар хувь нэмэр оруулдаг. Гэрэл нэлэгдэлтийн явцад мод нүс төрөгчийн давхар эслийг шингээж бидний амьсгалдаг хүчил төрөгчийг бий болгодог. Ойн аж ахуйн салбарт энэ үйл ажиллагааг сэргийн ойжуулах эсвэл шинээр ойжуулах гэж нэрлэдэг. Энэ нь мод тарих газрыг өмнө нь ойжуулсан хэсгээс хамаардаг юм а. Чивэл дор зохиогдож байгаа тэрбум мод арга хэмжээний хүрээнд сонгоо хайрхан дүүргээс Баатар нарын нэгдсэн холбоо гэж байдаг. Тэрнээс сонгоо хайрхан дүүргээс хөлөөж эрцгээсэн байна. Энэ арга хэмжээ нь бол төрийн модон төрийн бус бүх байгууллагууд оролцож байгаагаар онцлог байгаа. За ерөнхийдөө 100 гаруй мод тарьсан байгаа. Тий. Хашаандаа тарьсан байгаа. За тэгээ бүр Назийн хашаанд албаагчдын хашаанд тарьсан ажил зохион байгуулж ирсэн юм. Энэ сүүлийн ерөнхийдөө 4-5 жилээр мод тарих ажил нэлээд эрчимтэй явагдсан. Энэ байгалийн сайхан нөхцөлд энэ сайхан моднуудыг тарьж ургуулах нь бол үнэхээр бүх юмд бол сайхан санагдаж байна шүү вернэ. Нэгдүгээрт байгальд, хоёрдугаарт энэ нийслэлд амьдарч байгаа амьдралын юунуудад ингэж мод тариад ургуулад ингэж явахт нь бол хамгийн нэгдүгээрт эрүүл мэндэд нь ашигтай. Хоёрдугаар зүгтээ байгалийн сайханд ашигтай. Хүн сайхан явхад энэ мод ургацсан байх юм бол үнэхээр сайхан л гэж би тэгж л бодож байна да. Тэрбум модны хүрээнд бас ингээд үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талархаж байна. За бид хэд амус хэрэг газрын ахмадын хараа тэгээ хилийн анги салбарууд Улаанбаатар хүрээний анги салбаруудын ахмадын хараанд ахмад хэлчилэл ирээд байна. Ингээ өнөөдөр 150 мод ямар ч хэсэгний ээжинд тарихстай ингээд эхлээд бид болохоор Бануурын хилийн инженерийн ойл 252 дор ангиас хэдэн ахмад аваад ирсэн холж гисэн ямар ч хэсэг зорж ирлээ гэдэг. Өнөөдөр ямар ч хэсэг үйл ажиллагаанд оролцож ингээд бас дараа үедээ бас ингээд уян болж байгаа баяртай байна. За мод тарих ажлуудыг анхуд ерөнхийдөө тэрбум мод санаачлахад яг тэр санаачсан үед биднийг тусгай сургалтанд оруулаад тэгээд мод яаж тарих, цаашид хичээл яаж заах, хүмүүст яаж хүргэх гэдэг талаар яг сертификат өгчээсэй. Тэрний дагуу биднээс ингээд анги салбарууд дандаа энэ тэмдэггүй мод тарьж байгаа. Энэ мод бол ерөөсөй байгаль экологид уян болохоос гадна хүмүүсийн өөрсдийн тарьсан моднууд бол ингээд үеийн үе цагаан ургаж ингэж явах юм уянтын үйл ажиллагаанд ингээд мод тарих нь ойн шинжлэх ухаанд тулгуурласан зөв хийвэл ой мод устсан газрыг амжилттай нөхөн сэргэх боломжтой. Сэргийн ойжуулах ажил нь хуучин ой модод их хэмжээгээр сүйцэн явдлын хариу арга хэмжээ боловч тарьсан ой мод нь байгалийн ойд харьцуулахад биологийн төрөл зүйл нарийн төвөгтэй байдлыг ховорхон нөхөн сэргээдэг юм а. Мод тарих нь тухайн орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна агаарын бохирдлыг бууруулах, хөрсний дороотлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм а. Байгаль орчин хамгаалах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцож байгуулах хамт олон найз нөхөд гэр бүлэрээ мод тарих аянд нэгдэхийг уриалж байгаамаа.